сайн байцгаана уу? За бид өмнөх хичээлээрээ эртний 2 мөрний улсуудын улс төрийн түүхийг үзсэн тийм ээ. За тэгвэл өнөөдрийн хичээлээрээ эртний 2 мөрний соёлын талаар үзнэ. За бид өмнөх хичээлээр эртний 2 мөрний улсууд болох за хамгийн анхны улс буюу нийтийн тоотлолын өмнөх 2300 оны үед үүссэн Шумер, за түүний дараагаар үүссэн Аккад, за Вавилоны 1 болон 2 дугаар эзэнт гүрэн, за мөн Ассир буюу нийтийн тоотлолын өмнөх 16 дугаар зуунаас нийтийн тоотлолын 612 оны хооронд оршиж байсан. За эртний 2 мөрний гэгдэх эдгээр улсуудын улс төрийн түүх болон хизээ байгуулагдсан. За ямар хаан удирч байсан талаар өмнөх хичээлээр үзсэн бол өнөөдрийн хичээлээр эдгээр улсын соёл, за аж ахуйн амьдрал нь ямар байсан талаар үзнэ. За 2 мөрөн бол за Бага Азийн өндөрлгөөс их аван Персийн болон зутгадаг Тигр Ефрат гэх 2 мөрнийг нэрлэдэг. За энэ мөрний үржил шимтэй хөндөд бол Месопотам байрладаг. За энэ Месопотамд бол хүн төрөлхтний анхны иргэншил буюу Шумерийн иргэншил үүсэн бий болсон. За энд бол Шумер болон Аккадын ураг гэх томоохон хотууд бол үүссэн. За Шумер бол хүн төрөлхтний хамгийн анхны иргэншил болох талаар бид нар үзсэн тийм ээ. За Шумерийн соёлын нэгэн томоохон олт нь бол Зигарууд гэх тахилын байгууламж байгаа. За энэхүү тахилын байгууламж нь бол 100 гаруй метр өндөр энэсвэрлэг тахилын байгууламж байдаг. За энэ тахилын байгууламжууд бол шашны тахилга үйлдэхин зэрэгцээ цацаг захиргааны албатууд байрлахаас гадна хоол хүнсний зүйлсээ хадгалдаг. За Зигаруудын эргэн тойроод байрлахаас гадна хоол хүнсний зүйлсээ хадгалдаг. За Зигаруудын эргэн тойронд бол дархны урчуудын дэлгүүр худалдааны газрууд бол гадна талаар нь байрладаг. За мөн энэхүү тахилгын байгууламжийг бол барихдаа маш их тоосгоор тоосго ашиглан барьсан. За мөн Шумерүүд бол мөн анхны тоосгыг бүтээсэн ард түмэн байгаа. За мөн Шумерийн соёлын нэгэн томоохон олт нь бол мэдээж шаантаг бичиг байгаа. Нийтийн тоотлолын өмнөх 3500 оны үед бол шаантаг буюу дүрс бичгийг зохион бүтээсэн. За энэхүү шаантаг бичгийн дурсгал нь бол Месопотамын ураг хотоос олдсон байдаг. За энэ шаантаг бичгэн дээр бол дүрс бичиг буюу бодтой дүрслэлээр загсыг бол загсаар, за хүн шувуу болон цэцгийг мөн цэцэг зурж илэрхийлдэг ийм онцлогтой ийм хамгийн анхны дүрс бичиг байгаа. За хүн төрөлхтний түүхэнд бол хамгийн анхны бичиг бол Шумерээс үүсжээ. За Аккад бол нийтийн тоотлолын өмнөх 2350 онд үүссэн. Энэ үед бол за Месопотамын ард түмэн бол нэг хааны удирдлаганд дор нэгдсэн. За ингэснээр бол нийгмийн давхарга бий болсон байгаа. За 2 мөрний улсуудын нийгмийн давхарга бол хамгийн дээд бол мэдээж хаан байна. За түүний дараагаар чөлөөт иргэд. За чөлөөт иргэд гэдэг маань төгшмөл болон тахилж бичээч нарыг хангуулan ойлгодог. За эдгээр бол ихээхэн их мэдлийг эзлэн. За харин хагас чөлөөт иргэд буюу тариачид, малчид, урчууд, гар урчууд ордог. За хамгийн сүүлд бол мэдээж боолууд, эмэгтэйчүүд ордог. За боолууд бол олцны болон эсвэл дайн тулаанаас олзлогдсон ирсэн. За эсвэл нэг ядуу хүмүүсийг бол боолд хамруулан ойлгодог. Эдгээр хүмүүс бол ямар ч эрх мэдлгүй, за эзний харьяат байдаг ийм хүмүүсийг бол боолд оруулан мөн нийгмийн давхаргын доод байрыг эзлэн эрх мэдлийг маш бага эзэлдэг. За Вавилоны эзэнт гүрний үед бол нэгэн томоохон олт нь бол Вавилоны Хаммурапи хаан бол анхны бичмэл хуулийг зохиосон байгаа. За Шумерийн эмэгтэйчүүд бол бусад орны эмэгтэйчүүдийг бол маш бодвол илүү эрх мэдэлтэй байсан. За тэд бол үл хөдлөх хөрөнгө эзэмших, за санваартан болох, за мөн дээд давхрын эмэгтэйчүүд бол бичиг үсгтэй байсан гэх юм мэдээ бол байдаг. За тэгэхээр өөр бусад орны эмэгтэйчүүдийг бодвол нийгмийн байр суурь нь хамаагүй өндөр байжээ гэж ойлгож байна. За 2 мөрний хүмүүн усталтын систем хуурай цаг улиралд ашиглах усан сан 70 байгууллага, за 10 улаан будаа их хэмжээгээр тариалан ургуулдаг байсан байна. За Шумерүүд мөнцөс хүрэл зэвсгийг мэддэг нь хүн төрөлхтний түүхэнд бол маш олон түүхийн олтуудыг бий болгосон. Энэ бол бичиг үсэг, анжис, за далбайт цав, модон дугуйт тэрэг, тоосго бол зохион бүтээсэн. За ингээд энэ хүн төрөлхтний хамгийн анхны төрт улс бий болсон, хамгийн анхны бичиг үсэг үүссэн, хамгийн анхны соёл иргэншил үүссэн энэхүү түүхэн улс бол мэдээж Шумер, Аккад, Шумерийн эртний 2 мөрний улсууд байгаа. За эндээс бол хүн төрөлхтний түүхийн нэгэн чухал үед бол эндээс эхэлдэг.
За өнөөдрийн хичээл маань ингээд дуслаа. Хичээлдээ идэвхтэй оролцсонд баярлалаа.